нар ч ингээд залгаа ихэд энэ захиханы лент ашиглаад ингээд лентдэг гэсэн. Энэ бол нөгөө лент яг сайн ороод чаддаг хүний хувьд бол асуудалгүй. Над шиг одоо муу ороод өгч юм уу тий. Ингээ ороход төвхтэй юм уухай балиаралдаг ийм тохиолдолд бол ингээд амархан салж нийлдэг ч юм уу иймэрхүү асуудлууд бол үүсдэг. Энэ тохиолдолд бол яг хөхөр одоо биднэрт бол маш амархан болсон. Энэ кабелийн залгааг хийхэд ерөөс ийм зүйлийг ашигладаг болсон байгаа. За ингээ хооронд нь нийлүүлээд энэ дундаа ингээ туглахтайгаа энэ яг хөхөрөө шууд энэ ингээ кабелийн хооронд нь залгаж өгөөд усчийг нэвтрүүлэхгүй холбож өгөхөд ашиглагддаг. За уул нь бол жижигөлхөөр ингээд халаагаад хийчихэл их цэвэрхэн болдог. Бидний хувьд жижигөлхөө хахгүй учраас би энэ чөдөн ашиглаа ичээ. Бол ингээд чөдөн ашиглаа гэсэн чинь яг хөө энэний хувьд бол ингээд салахгүй л байна л да. Ингээд хоорондоо наалтцсан салахгүй. Гэхдээ өнгө үзмжийн хувьд бол нэг жоохон онцгүй болж ирээд байгаа юм шиг санагдлаа. Тийм учраас би жижигөлх ашиглая гэж бодлоо. Цаг хугацааны хувьд ч гэсэндээ айгүй таахан цаг хэмнэсэн кабелийн диаметрээс хамаарат бас янз янз болж ирнэ. Энэ өргөн нарийн нь бол кабелийн диаметрээс хамаарч ирнэ. За ингээд тоглоом маань ингээд сайхан хайлаад кабелийг минь хооронд нийлүүлээд өгчлөө ингээд залгааг нь. За кабелийн диаметр, эднэрийн диаметрийн хувьд бол янз янз байгаа кабелийн диаметрээс хамаарат ийм залгаатай ийм бокстой ингээд 100 шиг гэрээ байгаа.